давгүй мөчөд үйлчлэлээр хариу өгш нь өөр өснө. Доктор сондо хэтрүүлэн хэрэгсэн нэгэн авсан тавьж гэрүүлэн зөрчиггээд гэмт хэргийг хвчлэн шүний Улаанбаатарт гарна. Иймийн тул өнөөдрийн сурвалжлалыг бид шүний Улаанбаатараар хүргэж байгаа юм. Эхлээд урьдчилан сэргийгч чиглэлээр зэрхэн ажиллаж байгаагүй танаас бэлтээ. Хөдөлгөөнд пост ажиллуулахаас эхлээд хэрэндээ л энэ чиглэлээр үйл ажиллагааг эрчимжилж байгаагаа цагдаагийн байгууллага мэдээлж байна. Үүний нэг хэсэг нохоот эргүүлгийн нохоо харсан сэжигтэн асагнагч цамнаж хэрэг тарихаас жиргснээр түшлийн тог бууруулсан тухай гаж тайлбарлсан. За таны хувьд жишээ нохоот эргүүлэлт харуулт гараад одоо хийх хугацааг өнгөрүүлж байна. За нэг жил болж байна. Энэ хугацаанд ямар хэрэгүүд дээр ажиллав? За ер нь хулгайн хэрэг бол илрүүлсэн байгаа нэлээд хэд жилийн хугацаанд яг хоо хулгайн хэрэг юм да. Хулгайн хэрэг дээр. Энэ нохоо маань хэдэн настай ямар нэртэй? Нохоо хэр удаан? Динго дуудлагатай. Одоо 6 настай нохоо байгаа. Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна? 6 жил болж байгаа гэсэн. Хэвдээ 6 жил. За ер нь бид нэр 10-20 хоног гарч байгаа. Тэгэхэд одоо энэ яг энэ модны хэрийн чиглэлийн дуудлага гэмт хэргийн зөрчил эрс буурсан байгаа ямар ч гэсэн ажил эхлснээс хойш. Баян зүгтэр нэг нохоо юм аа. Пума гэж тэрсэн болохоор яг мөрний чиглэлийн нохоо. Манайх ч болохоор эргүүл хамгаалт. Дээрээс нь бас яг миний хөдөлжсэн нохоо бол идэвхтэй гарсан л да. За би энийг хөдлөөд нэг сар хэвцэл болж байгаа. Танилцаад ер нь. Тий. Яг өмнө ажилласан нохоо маань идэвхтэй гараад одоо алмаас чөлөөлөгдсөн байгаа. Тэгээд бас нохоотойгоо нэг сайн харьцаж чадаагүй бол. Идэвхтэй гарахаар нь яад юм? За тэнд одоо үгүй бас яг яад нэг дээ идэвхтэй гарахаар одоо дуудлага худалдаанд оруулж тэгээд яг эзэнд нь эсвэл хамгаалтын байгууллагууд зарах мах ч юм уу нэг юм. Баасан гараг бүр цогтууруулсандаа хэрэглэж даривсан залуус хурд хэтрүүлж хэрэг төртдөг тул битгий ослогийн гаргаачаа хэмээн учирлан гуйж уурлаж сануулгах цагдаагийн албагчид инфо ажиллаж байгаамаа. Байж болох бүхэл аргаар сануулж тэрэмжлүүлж торгож шийтгэж загнаж гуйж үүргээ биелүүлэн суугаа замын цагдаагийнхан чухам иймийн тул өчигдөр 2 цаг хүртэл ажиллаж буйлаа. Аль структурны зүйлс үедээ тэрвэрч одоо зам үйлдвэрийн давтах хүнээс одоо зам дээр ослог гарах тохиолдол лидгүй гаргадаг. Үүнээс өвчтөн зэрэг давсан зогсоохын тулд лидгүй одоо нэгэн шалгалтуудыг бид нөр хийж ажиллаж байгаа. За өнгөрсөн онд хэд л манай аль багш 51 мянган жолоочийг бол тиймээс согтуугаар тэрвэрч одоо жохтон журмалсан байгаа. За үүнээс 11 мянган нь бол одоо урд өмнө дахин эрхээ асуулж байгаа эрх асуулгын хугацаанд дуусаагүй байх үедээ давтан жолоож явсан юм жолооч нарыг илрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ тоо цаашдаа ч гэсэн өсөх хандлагатай байгаа учраас энэс өвсөн сэргийлгүүднээс ингэж нэгэн шалгалтуудыг бол тогтмол хийж ажиллаж байгаа. 2014 оны статистикаар согтуугаар тэрвэр хэрэглэж жолоодж байгаа дахт дээр бас гаргасан хийгээд хүний амьнаас нь халтсан тохиолдол ер нь хэд гарсан байна. Тэгэхээр согтуугаар автомашин жолоодж байгаа зам дээр бас тэрийг гаргасан 1541 тохиолдол бүртгэгдсэн. За үүнээс согтуур томооны зүйл хэрэгсүүдэд тэрвэрч жолоодж байгаа зам дээр бас тэрийг бол маш амьсаа алдсан 179 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр энэ тав бол өнөөдөр бол яг өнөөдрийн нийгэмд ингээд аваад үзэх юм бол асар өндөр тав. Тэгэхээр үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн болгоны үүрэг оролцоо хэрэгтэй байгаа. Ядчил албан байгууллага аж ахуйн нэгжүүд гэдэг юм уу хэсэг бүлэг найз нөхдөөрөө нийлж байгаа бол энд жолоо бариа явж байгаа юм дээр бас арх согтуурны зүйл хэрэгжүүлэхгүй байх тал дээр иргэд маань ч гэсэн бас анхаардаг. Дээр нь цагдаагийн байгууллагууд үнэхээр яг согтуугаар автомашин жолоодж явж байгаа хүн одоо яг одоо мэдж байгаа бол тухайн мэдээллийг бас цагдаагийн байгууллагуудаас өгдөг баймаар л гэж иргэдэд хамт хэлмээр. Улаанбаатар хотын цагдаагийн газраас яг бидний өдөртөнд яг амьдралаа баримтлаад ажиллаж байгаа хууль маань захаан зургийн хууль энэ хууль маань 1992 онд батлагдсан хууль байдаг. За энэ хуулийн загсан дагуу бол одоогийн байдлаар бидний яг барьж хариуцлага бол 6 сараас 2 жил хугацаагаар тэрвэрч шалгалтыг хасна. Мөн тэрвэрч шалгалтыг ирэхгүй итгээд буюу урд өмнө их асууцсан итгээд согтуугаар дахин тэрвэрч шалгалтыг 7-30 хоног баримтлах ийм арга хэмжээ байгаа. Тэгэхээр энэхүү арга хэмжээ маань яг өнөөгийн нийгэмд бол тийм одоо эрх зүйн чадамж гэдэг нь нөлөөлөл бол алдсан гэдэг нь бол өнгөрсөн жилийн статистик тоо баримтаас харагдж байгаа. Тэгэхээр энэ дээр улсын хурал судалтай эмэгтэй гишүүдийн зөвлөлд бид нэр хандсны үндсэн дээр яг одоо энэ одоо тэрвэрч шалгалтыг хасахын арга хэмжээнд дээр давхар мөнгөнд торгуул дагалддаг байя. Гадны бусад орны жишгүүд ч гэсэн мөнгөнд торгуул дагалддаг. Асар өндөр торгуулууд дагалдж идэг. Тэгэхээр мөнгөнд торгуул дагалддаг байя гэсэн тийм саналыг оруулчаад энэ одоо санал маань хуулийн төсөл маань энэ одоо хаврын чуулганаар хилцэх байх гэж бид нар одоо найдлага тавиулъя гэж байна. Би
Би үгүй. За. Сая одоо эмэгтэйчүүдээр ихийг хамгаалах өдөр 7-оос 8 шилжих шинэхэд мэдээж шуурхай удирдлагын төвд 90 жолооч согтуугаар тээврийн жолоочныг цаацуулсан байгаа. За үүнээс 21 согтуугаар тээврийн жолооч гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэнийг одоо цаатуулах төвд цаатуулсан. Хуучнаар бол эрүүл дэлгэх төв шүү дээ. Тэгэхээр энэ бол бас л өндөр тоо гарч байгаа. Тэгээ саяны одоо цэргийн баярын өдөр байна. Бас маш их согтуугаар тээврийн жолооцсон зөрчил гарсан. Тэгэхээр энэ бол 100 гараа явцсан. Тэгэхээр ерөөсөө тээврийн эрхлэг согтуугаар жолоодох зөрчил бол яг энэ баяр ёслолын өдрүүдэд ихсэж байна гэж хэлж байна. Ялангуяа энэ 7 хоногийн баасан гарагт яг энэ зөрчил бас ихдэг учраас цагдаагийн байгууллагын аль багшлт маань гэмтрэгээс өрсөн сэргийлэх ажлыг бас өнөөдөр ингээд зохион байгуулан явуулж байгаа. За баярлалаа. Тэгэлцээ та бүхэндээ бодис сурвалжлагыг шөнийн Улаанбаатартай холбогдох сэдвээр хүргэж байна. Тэгэхээр энэ нийслэлчүүдийн шөнийн амьдралтай салшгүй холбоотой асуудал нь сүүлийн жилүүдэд гарч байгаа. Энэ согтуугаар зам тээврийн осол жолоо барьж аваад осол гаргасан тохиолдолд хүний амьсанд хардсан хэмжлэнгийн асуудал байгаа. За нөгөө талаас цагдаагийн байгууллагаас хууль хяналтын байгууллагаас хэлдэг. За яг өнөөдөр дагаж мөрч байгаа хуулиуд нь ихэвчлэн өнөөгөөс 10 гаруй жилийн батлагдсан хууль байдаг учраас өнөөгийн нийгэмтэйгээ уялдаж чаддаггүй учраас анхаарах шаардлага бий гэдэг зүйлийг хэлж байна. Бодис сурвалжлагын төвчөнд анхаарлаа хандуулж байна.